та хоёр гоё шахах юм аа. Удахгүй лайвчд болж тоглолтын дээр будаа болгоно. Пиццаа та юугээс суучих юм бэ? Одоо босс ичгүй. Бахаар жаа сууж их та. Чиний өвчин хийсэн баггүй. Сард одоо 300 ч юм уу 200 мянга төлөөч. Битгий шаачи. Явж унд. Наад амьдралаа хар. За яв. Чи миний найзныг төөдөг хэн бэ? Хотгөрөө орж ажил албаад дуусгачаад. Нуу найз нартайгаа ганц нэг юм уухад энэ юу нь болохгүй байгаа юм. Та хот хөрөө явж ажил амжуулна гэд гумбаавга ахаас надаар мөнгө зээлүүлсэн. Харахгүй нүч. Аль юу? Наадха. Пиццаа. Та хоёулангийн зурагта футбол хийлгэнэгээ үздэй. Би мэдэж байна. Энэ зарагдахгүй одоо. Энэ зарагдахгүй байсан ч гэсэн хоо нэг шүү. Эсвэл илжир шуурын амьдралдаа нэг дөмбөх хөдлөгийг ихлээ. Дандаа болохгүй бүчихгүй гэж хуцаж байна. Одоо унтаа та согтсон байна. Маргааш ярилцъя. Ийм ээ бичлэг хийж сурмаар байвал цөөн хитгэн хүнийг хаалттай группт аавъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол чат бичээрэй. Эхний 50 хүнд хямдралтай шүү. Гумбаага ахаа. Та нөгөө сайн ирсэхээ явдлаас яриач. Ангир эсгэснээс муу эртийг нь хэргүй тэнхээ зөрөгтэй хүүхнүүд бас байсан байгаа юм шүү. Хэлээд явах цайдаггүй тэнхээтэй үсгүй ч үл энэ тэнд дуулдаг л юм. Иймэрхүү агуутай болчихвол зүгээр ч юм уу? Гайхал дэми ойлгүй. Meine Mädchen агсхадмаар айдахтай зэрэг барин чигод орныхон хүн дээр үчихчих юм бол юухан хэлчихгүй. Чойри могдом. Хой та хоёр гараад ирээч. Хайрхийн даваан дэлхэн гэж харлуулна гэж байх уу? За яа, чойри завдгэрээ юу? Цаан чин хулгайч. Хоёр сайхан атман алга. Би явах уу? Эгдэх юм. Ийм ээ бичлэг хийж сурмаар байвал цөөн хитгэн хүнийг хаалттай группт аавъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол чат бичээрэй. Эхний 50 хүнд хямдралтай шүү. Хай, наашаа өрөөдөг чи. Күнчин. Аламсгүй. Та амархан сайн явж байна уу? Эзэнцгийн чин. Аламсгүй. Мөгөөдөг энэгээр юу шинжлэж яваа юм? Алтан тэмээгээд авах гэж явна. Та чинь харин нутгийнхаа жинтийг тонож нүгэл хурааж явдаг болоо юу? Та нарыг энд яваа гэж мэдсэн болов? Бишгамэн. Аминд хүрдэг алуурчин би биш. Харин влог хийдэг байсан аламс Гэж явна гэдгийг шившиг байна. та ингэж байхаар миний AI сургалтын группт ор. Онлайн орлого олооч. Одоохондоо 20k гэж байгаа. Удахгүй 50 бол. Одоо над руу чат явуул. За, тгээ ахын дүү. Би энэ дээр нэг зүйлийг л хэлье гэж бодож байна. За эрүүл мэндийн төлөө. Хүний махны дэштэй, хүн чөтөө зэрэгтэй, халтын толгой шүтээ атаа. Та минь ингэж яхаар нишг ах юм. Хорхон каш үү? Дуугаараа юу хийшгүй. Сая цаагүй хатаач. Алцаас гिचээ. Гумбаага. Ни тахтуудаар ямар их ханаа хийлсэн гэ. Хатхаа чинь ахар би. Би бүгдийг чинь мэдж байгаа. Ай. Чацаг царайлаад явцгаа эндээс. Тав шиндээ сайхан шиндээрээ ухаантай яваад өргөлөө тасалж болохгүй шүү. За баярлалаа. Балай гаргүй. Солиотой юм уу хаашаа юм уу? Гадна өргөлүүлээ. Өвдөлт бол төр зур. Дүүг маань чадaltaа болгож дотоод хүчийг гаргаж гисэнд баярлалаа багшаа. Тийм ээ багшаа. Одоо би бэлэн. Хүчтэй болсон уу үгүй юу? Одоо л шалгаж үзнэ. Чи ихний тулаанаа нэгэн даварсан ирвстэй хийнэ. Чи юм уу лалар? Хүүхдүүдэд дандаа худлаа шаадаг үздэг. Тэр чамд ямар хамаатай юм? Дүүмч хүчтэй болжээ. Аха, хажуугийн суманд
Хэдэн хужаа ирсэн даварч байгааг нь очиж нүдхүү. Мэдээж ийм AI бичлэг хийж сурмаар байвал цөөн хитгэн хүнийг хаалттай групптэй авъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол чат бичээрэй. Эхний 50 хүнд хямдралтай шүү. За ах минь, яагаад арх уугаад байна вэ? Тэр футболкон дээр яагаад бий байхгүйсэн? Уучлаарай ахын дүү. Хэмнэлийн алдаа гарсан гэсэн. Тэр яах вэ? Ах нь 1.50 татахгүй л өгөх гээд байна штэ. Чамд ийш тийш нь хийсэн юм байхгүй юу? Ах минь та ийм хүн биш дээ. Дүүгөө өсөхгүй гэж амьдралын төлөө яаж зүтгэдэг байлаа да. Ахаа, би өлсөд байна. Ахын дүү, жоохон тисчих. Ах нь дэлгүүрээс чамд гоохи авч өгнө. Ахаа, ээжийн цалин буудал бид хоёрд нэг гоохи зээлээч дүү маа өлсөд байна. Битгээ хуцчээ. Худлаа яриад бай. Игчээ, ээжийн цалин буудал нэг гоохи зээлээч дүү маа өлсөд. Болгүй яах вэ миний дүү? Дараа заавал өгөөрэй. Баярлалаа игчээ. Ачиг та мартахгүй. Ахыгаа уучлаарай. Ахын дүү. Дахиж уухаа болъё. AI сургалтаа явуулъя. Тэгэлдээ ахаа. Групптэй 20k-гаар хүнээ нэмж байгаа хэвээрээ үздэй. Тийм яах юм. Ерөнхийдөө хямдрал дуусж байгаа. Наадхаа хөгжүүлээд яваахаа. Одоо битгүү. Ахаа сэрээр хотоос баавгаа ах ирчихжээ. Ямар баагүй вэ? Яагаав? Таны төрсөн ах тух баавгаа. Сайн явж ирүү ах. Сайн. Дүү ай сургалтын групптэй олсон гэлүү? Тийм ээ ахаа. AI бичлэг хийх, зураг засах, бичлэг эвлүүлэхийг зааж байгаа юм. Ингэхэд таныг яагаад дух баавга гэдэг юм бэ ахаа? Энэ ахаасаа асуу. Баяр хошуун тухаараа олон ч амьтныг мөргсөн дөө. Намайг мөн ч олон хамгаалсан да. Ой, наашир лалар бин. Яас ахнаа. Мөнгө байна уу? Байхгүй юу гэдэг нь түрүү 20 төгрөг байсан усандаа өгчлээ шүү дээ. Нэгжээд гарвал бүгдийг авах уу? Энэ бацаанд юм байж л таараа пицтай. Ой. Муу гүлгнүүд наад дүү яагаад байгаа? Наашир тагуурав. Арчаагүй бацаан сургуу лалруудад бариулаад явах юм аа. Ахаа, та хэд өнөг хаагур байсан бэ? Ээж хаагаад л энэ л таны. Ах баавга ийм л байх ёстой. Мишг багада их зүрх муутай хүүхэд байсан да. Бичлэг таалагдсан бол лайк, фоллоу дарж биднийг дэмжээрэй. Баярлалаа. Ахаа та духбаага ахыг дээр үед олон амьтан мөргсөн гэсэн. Яг юу болсон юм бэ? Бараг кино шиг түүхтэй баавга да. Баян хошуун духбаага ахын бүлгэн гэж айхтар нөхдүүд байсан да. Нэг хүнээр нь оролдвол бүгд босдог. Тэднийг дэлгүүрийн үүдэн зогсож байхад хаанхын ямар ч том атман бай дэлгүүр рүү орлогоо буцдаг байлаа. Гэтэл нэгэн өдөр зогтдог байсан алмаснууд нь гинт довтлов. Ална мо пицта нараа. Яаж доромжиж байна? Баавганууд дээр гэж адаад үгүй хамуудаа.